Сайн бизнесийн сургуулийн бизнес удирдлагаас сурдаг өдөр бүрсээр эдэн төвлөр байна. Багш агуугийн өдөр бүрсээр оюутан босох юм байна. Бизнесийн удирдлагын өдөр бүрсээр оюутан даваач юм байна. Эхлэн бодох бүртгэлийн 1-р курс оюутан Эрдэнэ заяа байна. Багш агуугийн 1-р курсын Чимбалар байна. Бизнесийн удирдлагын 1-р курсын оюутан Өрийн Туяа байна. Монгол Улсын Түүх соёлын ангийн тунхаг багшийн ангид сурагч гэж Цэлмэг өгдөг. Би одоо бизнес удирдлагын ангиар суралцдаг нэг хүүхэд цаавтаа. Самоно би хөдөө аж ахуйн сургуулийн дата загварчлалын ангийн орцолдог байна. Одоогоор 1-р курс суралцж байгаа. Монгол орны сүлжээ болох Архангай аймгийн танилцуулъя. 1923 онд байгуулагдсан. Анхны 5 аймгийн нэг бол Архангай аймаг юм. Тус аймаг нь анх цэцэрлэг мандал уулын аймаг нэртэйгээр байгуулагдж 1931 онд Архангай гэсэн нэртэй болжээ. Нийт нутаг дэвсгэрийн хэмжээ 55.3 мянган км квадрат, улаан төвснөөс дээш 2414 м өндөрт байдаг. Аялал жуулчдыг хөгжүүлэх газраас аймагуудын гайхамшиг нэрлэхэд Архангай хамгийн их үзэх зүйлтэй байгалийн үйлчлэлийн газартай аймагуудын нэгээр нэрлэжээ. Дэлхийн зуур хүрдэг 2 хэн уул байдгийн нэг нь Архангай аймагт байдаг. Тус уулын нэрийг Болгон уул гэх бөгөөд нутгийн иргэд олон зуун жил уулаа хайрлан хамгаалж утаж ирж байгаа. Архангайчууд цагаан сар шиний 15 гэх мэт тэмдэглэл өдөр Болгон уулын зулрагдаг. Зулрагсан үед тэнгэрийн одод хэц газарт буусантай адил харагдаж байд гэж нутгийн иргэд ярьдаг. Архангай аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудыг танилцуулъя. Хоргын тогоо нь 9000 жилийн өмнө унтарсан галт бол бөгөөд далайн төгснөөс дээш 2240 м өндөрт байдаг. Тогооны амсар нь 50 градус налуу юм а. Тайхар чулуу нь их Тамир сумын нутаг цэцэрлэг хотоос 22 км-т оршдог. 18 м өндөр боржгон чулуунаас бүтсэн хадан зохио юм а. 7-оос 17 дугаар зууны үеийн 1500 гаруй үед бичээс байдаг. Тамирын гол боржгон хошууг олон сая жилийн турш эвдэн илээсээр дундуур нь тасалж энэ зохиог үүсгэсэн байдаг. Тэрхийн цагаан нуур нь 16 км-оор 4-өөс 10 км өргөн дунджаар 20 м юм а. Хорог уулаас хориглон гарсан хайлан бодис тэрхийн цагаан хөндийгөөр дурж урсгалтанд тэрхийн цагаан нуур үүссэн байдаг. 9000 орчим жилийн настай 2011 онд CNN мэдээллийн төв аялах жуулчлалын төв болсон. Чулуутын гол хүндий гудрал нь хад чулуу ихтэй учраас чулуут гол гэж нэрлэсэн. 100 орчим км газарт 40-60 орчим метр гүн хөрмөн чулуун хавцал үүсгэж уурсдаг. Гудралын өргөн нь 80 м, гүн нь 3 м байдаг юм байна. Чулуут голын сав газарт үе мөч мэдрэлийн хүчнийг ангаадаг халуун бүлийн аршаан байдаг гэж нутгийн иргэд ярилцдаг. Сувраг хайрхан нь далайн төгснөөс дээш 3117 м-т өргөгдсөн. 2007 онд ерөнхийлөгчийн зарлигаар Сувраг хайрхан уулыг төрийн тахилгат уул болгосон байд. Сувраг хайрханы урд дэлгэнээс орхон араас нь Тамир, зүүн сугнаас нь цэцэрлэгийн голуудыг авдаг Хангай нурууны усны гол газар юм а. Булган уул нь 1965 онд бүгд найрамдах Монгол ард улсын тэргүүлэгчдийн 17 дугаар тархан газрын умард хэсгээр баг, бор, гөрөөс, хөдөр, шилүүс, гахай зэрэг ан амьтад мэрсэр тохиолдно. Хар балгас Архангай аймгийн Хотонц сумын нутагт орхон голын өндөд оршдог. 8-аас 9-р зууны үеийн Уйгурын хаан тулсын нийслэл Орд Балик хотын туур юм. Олон эрдэмтэн судлаачид судалгаа матлалга хийсэн байдаг бөгөөд судалгааны байдлаас үзэхэд хар балгас нь 25 м квадрат талбай эзэлсэн асар том хот байсан нь мэдэгддэг. Хааны урд нь тусгайлж барьсан бат цайцд хэрэмтэй, хойд урд 2 талдаа тус бүр 2 том хаалгатай байсан бөгөөд цэрэг дайны зорилгоор цайзын ханыг тойруулан олон цонх цамхаг барьсан байдаг. Хэрмийн дотор малтахад чимэгдэлтэй ор олдсон нь Хятадын тан улсын үед холбогддог.
Монгол Германы хамтарсан орхон судалгааны баг 2013-аас 2015 онуудад хар болгост малтлах судалгаа явуулснаар язгуурын 5 бурхны ивэл дор их Монгол улсын өөрт мөх мандан мадарч байхын бэлэгдэл болсон сүмийн довжоо суурин доороос 13 дугаар зууны үед их хаадын 18 жирсэн шүншгийг илрүүлэн олсон нь Монгол эртний түүхийн судалгаа археологийн шинжлэх ухаанд гарсан нэгэн шинэ нээлт болсон байдаг. Хар балгасыг ЮНЕСКО дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь гэдэг зэрэглэлээр дэлхийн соёлын өвд 1996 онд бүртгэн авсан бөгөөд Монгол улс 2002 онд улсын хамгаалалт авсан байт юм байна. Тайхар чулуу Архангай аймгийн их Тамир сумын нутагт оршдог бөгөөд 18 м өндөр бүхий бордон чулуунаас бүтсэн зохио юм. Тайхар чулуун дээр чулуун зэвсгийн үед бүтээсэн хурц зүйлээр зурж сэлсэн Монголын түүхэнд хамаарах элдв дүрс, хөрөг, тамга, тэмдэг байхын зэрэгцээ хар бих улаан цусаар бичсэн 7-8 дугаар зууны үеийн түрэг бичиг, 10 дугаар зууны үеийн уйгур бичиг, 13 дугаар зууны үеийн монгол бичиг, мөн Монголын тод өсгийн бичиг, манж, төвд, хятад, Түргийн үеийн орхон Енисейн рууны бичиг болон согд уйгур кедан зэрэг 150 гаруй бичгийн дурсгал хадгалагтай үлдсэн Монголын хамгийн том чулуун судар бичиг юм а. Энэхүү дурсгал нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын хадны зураг бичгийн дурсгал төрөлд хамаарах бөгөөд Монгол улсын засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор улсын хамгаалалт байх түүх соёлын үл хөдлөх дурсгалын жагсаал бүртгэгдсэн байдаг. Бэлэг хааны цогцлбор Архангай аймгийн Хашаа цамунд оршдог бөгөөд үүнийг зүүн түргийн Хожуу хаант улсын их хаадын нэг Монголиан буюу Бэлэг хаанд зориулж босгосон тахилч бүтээний цогцлбор юм. Бэлэг хаан 734 оны 11-р сарын 25-нд нас барсан бөгөөд дараа жилийн 6 сарын 22-нд тахилгын сүм хийд барьж гэрэл төшөө босгосон байдаг. Дөгрийн нэнтэс рүү 1910 онд Архангай аймгийн Тариа цамд мэндэлсэн. Монгол улсын их сургууль багш байхдаа Баатар цол авсан. Монгол улсын Баатар сангийн дамжил нь 1922 онд Архангай аймгийн Булган сумын 2 дугаар багийн нутгийн дунд Тамирын голын дэргэд Шавдын Жамин гарвын 5 дугаар хүү болон мэндэлжээ. Сангийн дамжил нь Монгол улсын ардын армийн хоёрт бригадад цэргийн хааж хөнгөн пулеметийн навигатчиг байхдаа 1945 оны чөлөөлөх дайнд оролцож Жанхуугийн давааны их бэхлэлтийг сэтлэн давх ширүүн тулааны үед Баатарлаг гавьяа байгуулсан байна. Түүнд 1945 оны 9-р дугаар сарын 26-нд бүгд баримтны Монгол ард улсын Баатар цол хүртээсэн. Самдангийн Төмөр Баатар 1914 онд Архангай аймгийн Өлзий цумын Өгийн нуурын Шанаа хэмээх газарт төрсөн. Төмөр Баатар 1979 оны 246-аар зарилгаар Монгол улсын Баатар цол олгосон ба улаан хогийн одон Сүхбаатарын одон алтан гац ой медалаар шагнагджээ. Цай гигэний 1-р төрөл увсан пирамлээ. Баяа авраг, гавьяа тамирчин, нацгийн жам, улсын төрийн зүтгэлтэн, солийн данзан. Өвгөн гэсэр лам түүний шав цорж санжааж ав. Бүгд найрамдах Монгол ард улсын ардын жижигчин Дэндвийн чимэд осор. Баатрын чадраа Монгол улсын төр нийгмийн нэр зүтгэлтэн шинжлэх ухааны шилдэг зохион байгуулагч төрийн шагналт шинжлэх ухааны гавьяа зүтгэлтэн 2 дугаар зууны манлай эрдэмтэн академич. 1946 онд Хашаа цумын нутагт төрсөн Ленинградд хотод хөгжмийн дээд сургуульд суралцсан 1979 онд дүүргэж сонгодог хөгжмийн удирдаачин мэргэжил эзэмшжээ. Өнгөрсөн хугацаанд улсын дүүр бүжиг эрдэмтэн театрт удирдаачаар ажиллаж 30 гаруй үндэсний болон дэлхийн сонгодог дүүр бүжиг бидан удирдаж тоглуулсан байна. Бүрэн бүхэн нийслэлгүй балгуу сэтгэлийн дуудлагаар кинонд тоглосон байна. За манай нутгийн өнөөгийн байдлыг газар зүй байгаль орчны хувьд Архангай төвийн бүсийн хойд хэсэгт байрлах уул хөндий гол мөрөн ихтэй газар нутагтай Хангай нурууны бэлчээр цэнхэр тээвэр зэрэг гол мөрөн цэнгийг усны нөөцтэй. Хүн амын хувьд 2020 оны хүн амын тоолгоор ойролцоогоор 90,000 орчим хүн амтай. Хүн амын төвлөрөл сумдад тарьцангуй жигд хамгийн их хүн амтай сум Өлзийт Эрдэнэ мандал байдаг. Эдийн засгийн хувьд гол салбар нь мал аж ахуй, ямаа, тэмээ, адуу үхэр бөгөөд орон нутгийн экспортын гол хэсэг нь мах, сүү, ноос, уул орхай, нүүрс, алт, барилгын чулуу зэрэг орд байдаг ч ихээхэн хэмжээгээр олборлодоггүй. Жуулчлалын хувьд сүүлийн жилүүдэд өсч Хангайн уус, цэнхэр нуур зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудад дамжуулан аялал жуулчлал хөгжиж байна. Боловсрол соёлоор бол сум бүрт сургууль цэцэрлэг ажиллаж аймгийн төвд боловсролын сургуулиуд бий. Сургуулийн төв музей
номын сан зэрэг байгууллага нь орон нутгийн түүх соёлыг хадгалдаг. Аранга аймаг 100 жилийн ойн арга хэмжээнд соёлын чухал үйл явдал болсон. Тэд бүтцийн үед аймгийн төвөөс сумдад хатуу ажилттай зам цэглэхэн усан хангамжийн дэд бүтэц сайжирч байгаа. Эрүүл мэндийн үйлчилгээнд төвийн эмнэлэг сумдын эрүүл мэндийн төвүүд хангагдсан.